Бурханаас холдох үед за бидний залбирлын 14 дахь өдөр Яаковын гэрээс нүрээр нууж байгаа эзнийг би хүлээн би түүнийг цогшилтгүй хайна. За нэгдүгээрх нь бидний юу гэж бодож байгаагаас үл хамааран Бурхан амьд оршин. Ажил үйл бүтэмжтэй өөдрөг жаргалтай байх үед Бурханд мөргөл өргөх амархан боловч хүний амьдрал үргэлжийн сайн сайхан зүйлээр л дүүрэн байгаад байдаг. Тэгвэл хүн хэцүү цагтаа хэрхэн Бурханд мөргөл өргөх вэ? Бурхан надаас сая километрийн зайтай хол байгаа мэт санагдах үед яах вэ? Зовлон бэрхшээл учирсан үед ч гэсэн Бурхан талархал мөргөл өргөж сорилтон дуунсан ч Бурханд дайдан өөрийн амьдралыг түүнд өргөж Бурхан хэдий хол байгаач байгаа мэт сэтгэгдэл төрөвч түүнийг хайрлахыг л жинхэнэ мөргөлгөв. Найз нөхцийн харилцаанд салж хагцах, тунирхаж, дуугаа ураах зэрэг сорилтууд учирдаг. Бид орон зайны хувьд хол тусдаа байх эсвэл бие биетэйгээ ярилцах боломжгүй үед энэ мэт сорилтонд ордог. Үүний адилаар бид Бурхантай ч гэсэн үргэлж ойр байдаггүй. Филиппианс бүхэл төрлийн харилцаанд ойртож холдох үе байдагтай адил бидний Бурхантай харилцах харилцаач мөн тийм байна. Хичнээн ойр дотн харилцаач гэсэн цагийн давхуур мэт нэгээс нүгэд шилжин хөдөлж байдаг гэжээ. Ийм үед л мөргөл өргөхөд амаргүй байдаг. Хоорондын харилцаагаа улам бүр батжуулан хийн тулд Бурханаас холдсон мэт сэтгэгдэл төрүүлж тэр биднийг хайсан эсвэл мартсан мэт санагдах зэрэг Бурхан хүнийг сольдог. Бурхан үнэхээр надаас сая километрийн зайд алслагдсан мэт энэхүү мэдрэмж сүнслэгийн цангаа эргэлзээд төрөх ийм үеийг загалмайтны ариун жуун ингэжээ сүнслэгийн харанхуй шөнө гэж тодорхойлсон бол Хенри Невон үйл оршигчийн үйлчлэл гэж хэлжээ. Тойзер шөний үйлчлэл мөн бусад хүн сэтгэлийн үйл хэмээн тодорхойлжээ. Үүнээс гадна Бурхантай хамгийн ойрхон харилцаатай байсан хүнгээр Давидыг хэлж болно. Хэдийгээр Бурхан түүнийг миний сэтгэлд нийцэгч хүн гэж хэмээн дуудсан боловч Давид бас бидний адил Бурханд гомддог байжээ. Бурхан минь та юунд намайг орхив вэ? Миний яолхдоо миний авралаас юунд та хол байна вэ? Юунд та намайг орхисон юм бэ гэж дуул номд илэрхийлдэг. Мэдээж Бурхан тухайн үед Давидыг орхивгүй бөгөөд биднийг ч мөн орхихгүй. Бурхан бидэнд би чамайг орхихгүй хаягч үгүй гэж амласан боловч чи үргэлж миний оршихыг мэдрэх болно гэж амлаагүй. Зарим үед биднээс нуугддаг гэдгээ Бурхан өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр Бурхан бидний амьдралаас нуугдах тохиолдол байдаг юм. Clyde McClelland иймэрхүү тохиолдлыг өрсөлдөхдөө нэг л өглөө нойрноос хэрэг нүдээ нээтэл бүхий сүнслэг мэдрэмж маань алга болсон байна. Залбирангуу гаач нь бол нэмэр болсонгүй. Муу ёрын сүнсийг үлдэн хөөгд мөн л үрч өөрчлөгдсөнгүй. Сүнслэг үйлдэлүүд хийж найз нараас өөрийнхөө төлөө залбирахыг хүсэн санаж буй бүхий л гэм нүглээ намжлан уулзсан бүх хүнээс өөрийгөө уучлахыг хүсэн бүхэлдээ мацаг барьж ч үзлээ. Гэвч ямар ч нэмэр болсонгүй. Сүнслэгийн энэхүү уналт нь хэр удаа үргэлжлэх бол гэдэг нь сонирхол татаж эхэллээ. Хэдэн өдөр, хэдэн 7 хоног, хэдэн сар өнгөрөөд энэ уналт төгсгөл болох болов. Залбирал минь Бурхны санарт хүрэлгүй таазан байгаад газар унаж буй юм сэтгэгдлэл төрөх юм. Иймхүү бид зовлон бэрхшээлийн донд бид ер нь яах ёстой юм бэ хэмээн бахарсаар л байдаг. Үнэн хэрэгтээ бидэнд ямар ч хэцүү бэрхшээлтэй асуудал байх зүйл алга. Энэ нь зүгээр л Бурхан болон бидний харилцаанд энгийн нэгэн сорилт бөгөөд Бурхан бидний сүнслэгээр өсөөсөө гэсэндээ ийхүү сорилт. Ийм сорилтонд орж үзээгүй Христэд итгэвч хүн ганц ч байхгүй. Сорилт үнэхээр хэцүү байх боловч сорилтыг даван гарсны дараа итгэлийн хувьд гайхамшигтай өссөн байдаг. Энэхүү үннийг яв ухаарсан тул хэдийгээр амьдралдаа Бурхны оршихуйг мэдэрч чадахгүй байсан ч хүсэл найдвараа хадгалсаар байсан юм. Үзэх тун би урагш явдаг боловч тэр алга. Хоош явж би түүнийг олж чаддаггүй.
тэрээр зүүн талд ажиллахад би үзэж чаддгүй. Гэвч тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алтмит урагш гарч зогсноо гэж яав номны 23:8-аас 10 хэлжээ. Бурхан надаас холдсон мэт санагдахгүй бид тэр надад ууралсан эсвэл миний хийсэн гмийн төлөөс болгон шийтгэж байна гэж боддог. Үнэндээ гмийн сууж бурхан бид хоёрын дотны харилцаа тасалдах үеч байдаг. Бурханы сэтгэлээ гонсойлгон түүнд дуулуургаа хандаж бусадтай зөрчилдөөн гэмээр дүүрэн дэлхийн ертөнцийн явдал нийцэн дотносох зэрэг гэмүүд нь бурхан бид хоёрын харилцааг хөндийрүүлдэг. За энэ талаар дуулал Эфес, 1-р Тесалоник, Рима, 1-р Коринт, Яаков номууд байгаа. Гэхдээ бурханд хаягдан түүнээс холдсон мэт сэтгэл төрхөн бидний гэм нүгэлтэй төдийлөн хамаатай зүйл биш бөгөөд итгэж хүмүүрийн туулан гарах ёстой сорилт. Үүнийг өөрөөр хэлбэл бурханы оршихуйг мэдэрч чадахгүй байх. Эсвэл миний амьдрал түүний үйлчлэл гээд байх юм үүч байхгүй байсан ч би урдын ажил бурханы хайрлан түүнд итгэн дуулууртай байж мөргөл өргөсөөр байж чадах эсхийг сорилт гэж хэлж болно. Өнөөгийн Христэд итгэгч нар бурханд мөргөл өргөхдөө гаргадаг хамгийн том нийтлэг аллаа бол бурханаас илүүгээр өөрийн туулж өнгөрөөсөн ямар нэг туршлагатай тулгуурлах явдал юм аа. Тэд бодлоор мөргөлийн цагаар ямар нэгэн онцгой мэдрэмж төржил байвал түүнийг жинхэнэ мөргөл өргөлөөж буруу ойлгодог. Бурхан зарим үед бидний ямар нэгэн мэдрэмж сэтгэгдэл хит авахаас сэргийлэн иймэрхүү сэтгэлийг биднээс холдуулдаг. Учир нь ямар нэг мэдрэмж сэтгэлийг хүсэмжлэх нэг талаар бурхантай дотн байхад тустай хэдий ч нөгөө талаар энэ нь бурханд өргөх мөргөл болж чадахгүй. Дөнгөж итгэлийн амьдралд эхлэж байгаа хүний хувьд бурхан түнд сэтгэл хөдлөм янз бүрийн мэдрэмжүүдийг өгч төдийлөн хүчгүй бурханы төлөө биш өөрийнхөө төлөө голдуу залбирсан ч залбиралтанд хариулдаг. Өөрийн амьд оршин буйг түүнд мэдүүлэхийн тулд ингэж байгаа хэрэг. Харин итгэлийн хувьд өсөж том болсон итгэгчдийг энэ мэд итгүүлэх арга хэрэгслээс салгадаг. Бурхан хаасаагүй оршдог гэсэн үнэн болоод түүний оршихуйд ирчилсэн үзэгдлүүд нь хоорондоо тэсондоо хоёр зүйл юм. Үнэн үргэлж эхэнд байж харин түүнийг сэтгэл хөдлөлд авдаг. Бурхан үргэлж амьд оршсоор байдаг. Тэрч бүгд бидний төсөөлхийн аргагүй үед ч оршсоор байдаг. Бүгд түүний оршихуйн энгийн нэгэн сэтгэлийн хөдлөлөөр хэмжих аргагүй агуу гайхалтай зүйл билээ. Мэдээч хэрэг бурхан ч гэсэн биднийг өөрийнх нь тэр агуу гайхамшигтай оршихуйг мэдээсэй гэж хүсдэг. Гэхдээ өөрийг нь мэдрэхээс илүү өөрт нь итгэхийг чухал тооцдог учраас бид ямар нэг сэтгэл хөдлөлөөр биш харин итгэлээрээ бурханыг баярлуулж чадна. Амьдрал тэр чигээрээ нуруу унаж байхад бурхан биднээс дэндүү хол мэт санагдах. Яг тийм л хүнд хэцүү нөхцөл бидний итгэл улам өсдөг гэдгийг та мэдэх үү? Йов яг ийм нөхцөл байдалтай тулгарч байсан бөгөөд тэр нэг л өдрийн дотор өөрийн гэсэн бүх зүйлээ алдсан юм. Гэр бүл, ажил, төрөл, эрүүл мэнд гэх түүнд алдаагүй үлдсэн зүйл нэг ч байсангүй. Түүгээрч зогсохгүй Йов номын 37-р бүлгийн турш бурхан ганц ч үг айлдаагүй хамгийн аимшигтай хэрэг байлаа. Бид өөрийнхөө амьдралд бий болоод байгаа зүйлсийг өөрөө ч ойлгож чадахгүй байх үед бурхан хүртэл дуугаа хураагаад суучвал бид бурханд мөргөл өргөж чадна гэж юу? Бурхантай ямар ч харилцаагүй байх үед түүнтэй тогтоосон урдын холбоогоо хадгалсаар байж чадахгүй болов. Нүддүүр нь нулимс цэглэгнүүлэн бурханыг ширтэн харж чадна гэж юу? Ингэхийн тулд та яг Йовын үйлдэлсний адилаар үйлдэхтэл болно. Тэр үед Йов өвдөг сүрхэн суугаад ийхүү хэлсэн юм. Йов босож нөмөргөө урж толгоон үсээ хусуулан газар унаж мөргөв. Тэрээр би хийхээ хэвлийнээс нүцгэн ирсэн. Би ишээч нүцгэн болсон. Эзэн өгсөн, эзэн зайлуулан авлаа.
Эзний нэр алдар шиг гэр гэж Йов 1:20-21 ишлэлээр байна. Бурхантай илэн далангүй харьцаарай. Бурханд бүхэл сэтгэл зүрхээ өрөв. Учир нь тэрээр таны эргэлзээ, бухимдал, айдас, гуниг, зовлон, шаналлыг эдгэх бүрэн чадвартай юм. Яв хэлэхдээ иймээс би амаа хамхихгүй, сүнснийхээ шанал дотор би ярьж, сэтгэлийнхээ уу гашуу дотор би гомдлох болно гэж 7:11 хэлжээ. Бурхан өөрөөс нь холдсон гэж санагдахгүй тэрээр Бурханы нөхөрлөл миний майхан дээр байх үе буюу би амьдралынхаа ургац хураалттай үед байжээ. Хэмээн хашгирч байжээ. Үнэхээр Бурхан бидний эргэлзээ, бухимдал, айдас, гуниг, зовлон, шаналлыг эдгэн олон асуудалд маань хариулах чадвартай юм. Бурханы өмнө зовлон, шаналлыг давуу хүлээн авах нь итгэлийн илэрхийлэл болдог гэдгийг одоо та ойлгож байгаа. Давид Бурханд итгэж байх үедээ зовлон, шаналлд орохдоо ийхүү бичжээ. Би Бурханд бат итгэж хэллээ. Би бүхэлдээ сүрэн унажээ гэж дуулал 116:10-т хэлсэн. Энэ нь нэг талаас зөрчил мэт. Би Бурханд итгэж байсан ч бүхэлдээ сүрэн унажээ. Гэхдээ энэ мэт Давидын илэн далангүй байдал нь түүний гүн итгэлийг харуулж байна. Давид Бурханд итгэж байсан бөгөөд Бурхан түүний залбирлыг сонсно гэдэгт бат итгэж байлаа мөн өөрийн шанал зовлонг түүнд нэгэнгүй тоочсон ч Бурхан түүнийг урдын адил хайрласаар байна гэдэгт итгэсээр байлаа. Бурхан ямар Бурхан гэдэгт гол анхаарлаа хандав. Тэр бол хувиршгүй нэг юм. Өөрийн нөхцөл байдал, санаа бодлоос үл хамааран Бурхан үнэхээр хувиршгүй. Нэгэн гэдэгт итгэх түн. Өөрсдийн мэддэг Бурханы хувиршгүй энэ байдлыг эргэцүүл. Тэр бол үнэхээр сайн Бурхан бөгөөд намайг хайрлан надтай хамт байдаг. Миний бүхий л үйл хэргийг тэр мэдэж надад санаа тавьдаг. Түүгээрч үл барам миний амьдралд гайхамшигтай сайхан үйл хэргүүдийг төлөвлөж байдаг юм. Рема дэдман гэрлийн дуунаас Бурханы айлцсан үгэнд харанхын гүнд эргэлзэн битгий суу гэжээ. Йовын хувьд түүний амьдрал багаар сүрсээр байсан атал Бурхан дуугаарн суусаар байлаа. Хэдий тийм байсан ч тэрээр урдын адил Бурханыг магтсаар байсан учир юу байв? Бурхан бол сайн бөгөөд хайр инэрлэлээр дүүр юм. Йов 10:12. Бурхан бол чадварлаг нэгэн. Йов 37:5. Бурхан миний амьдралыг нэгэнгүй сайн мэддэг. Йов номны 23:10. Хэдийгээр Бурхан хаягдсан мэт сэтгэлд төрсөн ч гэлээ. Бурханд хаягдсан мэт сэтгэлд төрсөн ч гэлээ түүнд тасралтгүй итгэж найцаар байвал энэ нь жинхэнэ мөргөл болно. Бурханы хяналтаас гадуур зүйл гэж нэг ч үгүй. Йов 34:13. Бурхан миний амьдралыг төлөвлөж байдаг. Бурхан Йов 23:14. Бурхан намайг аврах болно. Йов номны 19:25. За ингээд эхний хэсэг өндөрлөж байна. Дараагийн хэсгийг үргэлжлүүлэн та үзэж манай сургуульд дагаарай та. Тэгэхээр амьдралын гайхамшиг мэдрэх болно.